Yeah, 3 дахь podcast story маягийн shit. Let's go. Ингэж эхэлдэг юм. За өнөөдрийн манай guest зочноор Хилээрээс YouTube channel-ыг үүсгэн байгуулагч. Цодогсог Хилийн мананд гарч байгаа Чаасынхаа хүрц ирсэн байна. Сайн байна уу? Facebook пэйжийнхэн Hilarious гэдэг бичлэг хийжсэн бас хүн байдیں۔ Одоо хийхээ болцсон тий. Хэр удаж байна? Бичлэг хийгээгүй 5 6 жил болчихно. Тэгээ нөгөө Солонгост монголоор байвал ямар ах вэ гэдэг бичлэг хийгээд байсан. Эрдэнэтийн Монтур сургуульд 8 рангт орж ирэхдээ бүгдээрээ хамт нэг жил дотор нэг өрөөнд хамт байдаг гэсэн синхронтой. Тэгээ доторын амьдрал бол хэцүү байсан юм байна уу? Дотор энэ чинь дайм болдог гэсэн шүү дээ. Дээдлийн агаа нарт гой мань гүйж. Энэ нэг уурлахаар нэг ойрлж мэрлэл солонгосоор хараал хэлээл. Шипа гэсэн. Касаг яа. Нэр тоглож танаа гэр үнээр сүмстэй болчихсон. Сэгэнийг санахтай нэг гой солонгосын гоёмгууд чундан дотор дүүрэх цаагаад ирдэг гэсэн санагдах юм. Нөгөөх нь яг маргааш энэ байхгүй. Чилүүн ч гэсэн Би бас баахгүй мэ ачаал явчихсан шүү дээ. Балаа юмнууд чинь үзэг аван гутаа зүгээр чамдаамын гол руу ингэж хийснээ ингээ шүү онгойлгочтой байсан шүү дээ. тэгээд нөгөө аккаунт уул нь нөгөө чоож байдгүй. Тэгээд бид нар өөрсдөө нөгөө чоож ингэж хийгээд юм амгаалгаа. Тэгээд нэгтгэд ирээл харангууд хуц сэтрэн бас байхгүй л. Харсан чи ангийн хөхд миний аимсын үсцэн явж идэг. Ээ юу вэ? Тэгдэг ус шүү. Наадха тэлж гин тэр. Хоёр хамгийн анх жимд явжсэн түүхээ сандаг уу? Тэгээ санаж л байсан. Нэг малаа нэг хідэнс турахаа юм. Тэнгүүд нэг сар ганц нэг жимд явсныхан дараа нэг толин руу харснаа. Ингээд гидсээ чангалж байлаа зураг мөрхөө авах. Тэгээ зураг авах. Тэгээ ад нэг тавих л байлгүй. Тэгээд асуусан сая. Синхэж хамгийн түрүү шилжсэнтэй нэрээ. Тэглөө. Ардорын гэдэг. Тэгээд яг нэг шилдийн цуваг ихлүүлсэн юм шүү дээ. Ер нь бол домино эффект болсон шүү дээ. Намайг гарангууд тэгээд араас дээрээ бүгд гараад их. Аргууд одхон шүү нэр манай гэдэг. Синхёг бол бид нар байж чадахгүй гэдэг. Яг бодроод дөрөв хат болсон байт юм байж авсан. Хөх яах ихлэхэд бараг 25 хүүхдээсэн тий. 25 хүүхдээс. Тэгээ чи төгсөө өстэй тий. Тэгээд 12 дугаар 7 хүүхдүүд төгссөн шүү. Би чинь бас элит 4 хүүхэдтэй төгссөн шүү дээ манай. Бас тийм үү? 5 л. Чи Солонгост одоо 4 жил байцсан шүү дээ. Тэг яваад ямар нэгэн сонирхолтой юм болсон юм. 10 жилээ төгсөөд шууд Солонгос явцсан. Тэгээд би Солонгос найзуудаас хагас жил эрт төгссөн байхгүй юу. Тэгээд би очиод хийх юмгүй. Манай найзууд бүгд хичээлдээ яваад тэгээд хийх юмгүй болохоор ажил хий даа гэх. Тэгээд нөө самгицаалны газарт ажил хийж агаад. Тэгээд сартаа нэг 2 сая вон авсан байсан. Тэгээд би тэр үед нэг тийм аммаар байсан зүйл байхгүй. Тэгээд зөв мөнгө хадгалж байгаа л би дандаа нөө шүн найзуудыг одоодаа чикен авчиг гараад ирээ. том байсан биш үү? Тэгээд найзуудыг хоол авчиг бол тэр үед чинь зүгээр хоол авчдаг тэгээд бараг мөнгө үрээгүй тэг хадгалж байгаа хагас жил ажиллаад бараг 10 гаруй сая вон цугласан. Тэгээ би Австрали явахдаа төлбөр идрээсэн. Юу их мөнгө нэмээд тэг яваад. Тэгээ нэг 3 4 сар байжсэн чинь тэгээд корона гээл. Австрали амар хэцүү юм байна лээ. Юм Солонгос ч юм. Солонгос угаасаа Солонгост болохоор манай яг гэр байгаа юм. Австралид би ганцаараа жоох хэцүү. Би анх очиод шүн нөөлдөг байсан шүү дээ. Йоо. Найзууд ч байхгүй, юу ч байхгүй. Тэгээ байж байгаа л яг тасч исэн чинь тэгэл корона гээл. Тэгэл Солонгост ирээд Солонгост их сургуульд орно гэдэг. Баг хавар буцаж ирсэн Солонгос руу. Хичээл нь дараа жилийн хавар эхлэн. Тэгээ тэр орондоо бас хийх юм болохоор зүгээр ажиллаа хийгээл. Солонгос ч 18 болохоор насан туршдээ шүү дээ. Тэгээ тэр үедээ болохоор бар, паб идэр орж болно. Тэгээ тэр үедээ болохоор нэг амар их мөнгө цуглуулж чадаагүй. Тэгээ ажиллаа хийгээл дуусангууд шүн ажлынхэнтэй нэг паб орч суугаад. Тэгж байгаа нэг 20 ил таргалцсан. Би пабд ажилладаг байсан. Тэгээ шүн 2 3 биш дуусангууд пабд ороод 5 6 хүртэл суугаад тэгээ гэрт ирээд унтаад нэг 2 3 гэж босоод өдөр би шууд ажил руугаа яваад өдөр болгон босоо. Тэгж хэрэг тавьсан. Монголд ирэнгээд 3 сарын өмнөөс тэгээд өдөр болгон GPT хийгээл доо далтай. Тэгээд тэр үедээ бол нэг баг ирсэн байсан.
Хиларис депрессив болсон юм шүү дээ. Тэрээс өөрчлөхөр орсон юм байна. Энэ нэг багтаа болохоор зүгээр л инээгээл явдаг байсан. Одоо болохоор зөв тийм баян амьдралаа бодоол За. уулын жоохон тийм завтайсан бол гоё юм. Тэгсэн бол Макмен хийх байсан. Солонгос хүний ер нь халуун ногоо хэр дааж чадах нь энэ монголчууд үзэгчсэн юм дээр хажуу. Айгуу нэг кимчигээр дали гэж бодож ирсэн юм. За ингээд манай багийн найз, нэг ангийн найз маань өөрийнхөө Хиларисийн түүхээ ярьлаа. Библиографигаа ярьлаа. Тэгээд Хиларис гэдэг хүн ийм л юм байсан гэдэг та сонирхолтой байж байсан л гэж найдаа да. 감사합니다. 감사합니다. 돈